Эрдэнэс 5 толгой хувьцаат компани нь стратегийн ач холбогдол бүхий 5 толгойн бүлэг ордод олборлолтын үйл ажиллагаагаа явуулан Монгол улсын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй төрийн өмчийн хамгийн том уулуурхайн компани. Ордын нийт нөөц баялаг 8.1 тэрбум тонн. Жилийн нүүрс олборлох хүчин чадал 30-аас 50 сая тонн бөгөөд нийт 12 тэрбум ширхэг хувьцаа гаргасан Эрдэнэс Монгол хязгаарлагдмал хариуцлагатай компани 73.51%. Монгол улсын 3.4 сая иргэн 26.43%. Үндэсний 487 аж ахуй нэгж 0.1%-ийг тус эзэмшиж байна. Нээлттэй хувьцаат компани. Монгол улсын 3.4 сая иргэний эзэмшиж буй 1072 хувьцааны үнц нь үр өгөөжийг нэмэгдүүлэх, дотоодын болон олон улсын хөрөнгийн биржээр арилж алах, нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлын хүрээнд нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх, 5 толгойн ордын ашиглаагүй хэсгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах суурь ажлуудыг үе шаттайгаар ахиц дэвшилтэйгээр хэрэгжүүлж эхэллээ. Бортег. Монгол улсын засгийн газар 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 5 толгойн бүлэг ордын ашиглаагүй хэсэг болох Бортегийн ордыг Эрдэнэс 5 толгой хувьцаат компани өөрийн менежментээр хэрэгжүүлж, үндэсний аж ахуй нэгжүүдтэй хамтран хөрс хуулалт, олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх түүхэн шийдвэр гаргалаа. Бортегийн орд нь нийт 2.6 тэрбум нүүрсний нөөц баялагтай Эрдэнэс 5 толгой хувьцаат компани эзэмшиж буй ордуудаас нөөцөөрөө 2 дугаарт эрэмлэгдэх томоохон орд юм а. 2020 онд батлагдсан орд ашиглах тэзүүгээр 424.2 сая тонн нүүрсний нөөцийг жилд 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтайгаар 30 жилийн хугацаанд олборлохоор тооцож, нийт 95% нь сул коксчих нүүрс, 5% нь эрчим хүчний нүүрстэй байна. Цаашид уг ордын хайгуул судалгааны ажлыг эрчимтэй гүйцэтгснээр ордыг ил болон далд ашиглах хугацаа уртсах, нөөцийг ээж бүрэн ашиглах боломж бүрдэх юм. Ирээдүйн боломж. Бортегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар 1500-аас дээш ажлын байр шинээр бий болох, компанийн олборлолт, борлуулалт, экспортын хүчин чадал нэмэгдэх, баялагын сан арвижих, Монгол улсын эдийн засгийн өсөлт нэмэгдэх таатай үр дүнг хүлээж байна. Эх орныхон тусын тулд Эрдэнэс 5 толгой хувьцаат компани